бурхан хүрдэр 3 шижир алтан бөөстэй гэдэг домог байдаг шүү дээ. Бурхан хүрдэр бөөстэй алдаатай юм чи энгийн хүнд бол одоо бас яхан алдаа оноо байж л байгаа. Гол нь гэр бүл баталгаатай байна гэдгийг нэг үндсэн шалтгаан бол өөрөө үүрэг хариуцлагын зөв ухамсарлах хэрэгтэй, өөрийнхөө тоож авсан хүнийхээ сайныг харах хэрэгтэй, муутын чам тайрал гэж ярьж байгаас одоо гэр бүл судлаат нар. Монгол хормын зан үйлд ялангуяа одоо энэ Баруун аймгийн хормын зан үйл хүүхэн залуу хоёр шүү дээ. Тэр галын доод тал зогсдог байсан. Тэгэл одоо тэндээс авга нь босчиж одоо сургаал айлдаал, эндээс наг зэг чинь босч сургаал айлдаал тийм ээ. Тэгэж одоо сэтгэл зүрхэнд нь бүр шингэтэл тийм ээ хизээч мартахгүйгээр тийм сургуулийг хайрладаг байсан байгаа байхгүй юу. Эн чинь өөрөө одоо маш том хариуцлагыг хүлээлгэж байгаа асуудал байхгүй юу. Хүндтэй тэр хүний ерөөл захиас үгэнд одоо дуулууртай хандах. Тэрийг дагах. Тэрийг насан туршдаа бас бодоод одоо юу гэдгийг жоохон бүрхөөг өдөр те эмээ маань тэгж хэлсэн штэ, өвөө маань тэгж загсан штэ, аав минь надад хадаг өгөөд ингэж хэлсэн штэ гэдгийгэ бодож тэр хүндрэл бэрхшээлтэй хүнд үеийг давдаг байх нь л.